Мандас дүрэн таныг бас хүндэтгэе. За нэгэн пен ихтэй хүн байх шиг байна. Шуугаад явчихлаа шүү. За бүгдээрэнд энэ сайхан өчиг мэндийг хүргээд Улс нутгийн суугуул, уугуул, Ховд аймагт ажиллаж байгаа хүргэн бэрээчүү та бүхэндээ энэ сайхан өчиг мэндийг хүргье. За Бачаргал даргатай Улс аймгийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газарт очоод хүүхдийн эрхийн улсын байцаагчаар бас нэг ажиллаад хамтарч ажиллаж байлаа, цэргэн байлаа. За тэгээд иргэдийн урлагийн дарга болсон Тулгай гэдэг хүнтэй бас улсын нэлээд одоо нэртэй том бизнесмен буюу бас энэ бас ажиллаж амьдарч байгаагийн хувьд бас ямар нэрэлттэй хүмүүс байдаг гэдгийг нь бол бид нар сайн мэднэ. Тэгээ хоёр дарга маань ингээд 100 жилийн аван одоо хандив босох юм ажиллаа хийж байна. Цэрэн дулам дарга байж байна. Манай Эрдэнэ сүрэн бас дарга ирсэн гэж сонслоо. За ингээд таньдаг олон сайхан хүмүүс иржээ. Тэгээд манай гэрээлийн зүгээс болохоор Дүүл Гадрах гэдэг хүн 2005-аас 2007 онд Улс аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан. Дараа нь дахиад Улс аймаг руу томилогдож очоод 5 жил энэ цагдаагийн газарт бол ажилласан. Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн тийм даргаар ажиллаж байсан. Тэгээ Улс аймгаас одоо цэргийн гавьяаныхаа амлалт гарсан ийм хүн байдгаа. Тэгээд улсын цэнгэр хязгаарт нийтдээ нэг 7.5 орчим жил бид нар амьдарчээ. Үнэхээр одоо улс нутагтай бол амьдралын маань хагас нь одоо холбоотой учраас бидний зүгээс энэ 100 жилийн ойд бол идэвхийлэн бид нар гар бие оролцсноо. За мөнгөөр хэмжихгүй одоо тийм ажлыг бол бид нар очиж хийнэ. Тэгээ тусалнаа. Тэгээд ямар ч гэсэн манай хүн Баян-Улгийн аймагт бас ажилтаа явж байгаа учраас хоёр даргад болон гүрэлцэн ирсэн бүрэлдэхүүнд мэд дамжуулсан шүү. Дүүл Гадрахын зүгээс. Тэгээд ямар ч гэсэн 200 сая төгрөгийг одоо 2 сая төгрөгийг тэр хандивлээ. Тэгээд 2 сая төгрөгнөөс илүүтэй очоод одоо ямар ажил хийж болохоор байна. Тэрэн дээр нь цаг заваа гаргаад эндээс явж байгаа бүрэлдэхүүнүүдийг аваад ингэж очноо. Тэгээ манай хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын даргаар ажиллаж исэн Баяртуэ маань бас энэ улс нутгийн зөвлөлд бол нэлээд идэвхтэй ажилладаг ийм Батбажрын Баяртуэ гэдэг мундаг өсгөө байгаа. Манай хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын нийгмийн ажилчин Золзоя гэдэг хүн байгаа. Золзоя байна уу? За манай Эрдэнэ цэцэг гэдэг бас мэрэгчлэн байгаа. Дээрээс нь манай Тунвал Эрдэнэ гэдэг бас Улс аймгийн Завхан сумын яриад ийм мэрэгчлэн маань байна уу? Байгаа. Ингээд бид нар Улс аймагтай холбогдох зөвхөн манай газар дотроос ингээд 4-5 ийм мэрэгчлэнүүд ингээд байгаа мэлээ. Энэ бүх бүрэлдэхүүнүүд авч очоод тэр бүтээн байгуулалтанд гар бие оролцсноо гэдгийг хэлье. За сайхан бэлгшээлтэй улсууд юм аа. Нэг нь 100 сая гэж дуурайх, нэг нь 200 сая гэж дуурайх. Үнэхээр сайхан амны бэлэгтэй улсуудын